Сургуулийн насны хүүхдийн тоо 2030 он хүртэл тогтвортой өсөх төлөвтэй байна. За иймээс зөвхөн шинэ сургууль барих замаар эрэлтийг хангах боломж хязгаарлагдмал байна. Тэгвэл боловсролын яамнаас 3,000-аас дээш суралцагчтай сургуулиудын бүтцийг шинжилэн хотхны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургуулийн ачааллыг тэнцвэржүүлэх зохион байгуулалтыг хийхээр төлөвлөж байна. За Улаанбаатарт 3600-аас дээш суралцагчтай 38 сургууль бий. За нөгөө төвөр нэг ангид 45 хүүхдээс дээш хүүхэдтэй 11,000 орчим хүүхэд байгаа юм. За хэрвээ хотхны бага сургууль болон төрөлцсөн ахлах сургуулийн зохион байгуулалтыг хийвэл за дээрх тоо 80%-аар багасах боломжтой салбарын сайд тодтоглоо. Өдөөгийн хүүхэд зүйтэй байгаа 200-аас доош хүүхэдтэй байгаа 200 сургууль байна. 12 жилийн тогтолцоотой болсон тийм ээ. 10 дугаар ангид 3 хүүхэдтэй, 11 дугаар анги 5 хүүхэдтэй. Энэ сургуулиудыг бид нар буцааж 12 жилийн тогтолцоо, 9 жилийн тогтолцоотой сумдундын ахлах сургуулиуд болгож гаргаж байгаа тийм. Тэгээ аймаг бүр дээр төрөлцсөн ахлах сургууль, дүүрэг бүр дээр төрөлцсөн ахлах сургууль. За тэгээд их сургуулийн харьяа лицей сургуулиудыг зохион байгуулах энэ томоохон ажлуудыг бид нар энэ зам бэлдлээ шүү дээ. Тэгээ одоо ингээд институтээ авах ийм Монголоор институтээ авах ажлуудыг хийж эхэлж байгаа гэсэн үг тийм. Төрийн өмчөд олон улсын сургуулиуд бол бүгд ахлах сургууль руу шилжиж байгаа. Учир нь юу гэхээр хөтөлбөрийн шинжилгээний хүрээнд дунд ангийн олон улсын хөтөлбөр үндэсний хөтөлбөрүүдийн нийцэл бол өндөр болсон. Тийм учраас ахлах сургууль болж эзэлтийн тоог нэмэгдүүлээд ингээ явна. За энэ хүрээнд 5 ахлах сургууль олон улсын хөтөлбөртэй 5 сургууль бол ахлах сургууль руу шилжиж байна. Эзэлтийн тоог нэг дахин нэмэгдүүлж байна. За тэгээд шинжилгээ ухааны голдуу хөтөлбөрүүдийг судалж улс оронд хэрэгцээтэй байгаа инженери технологийн чиглэлийн мэргэжлийн эзэмшлийг түлхүү дэмжих бодлого явж байна. Төрөлжсөн ахлах сургуулийн их сургуультай уялдах, кредит тооцоох, хөдөлмөрийн зах зээлд бэлдэх зорилготой байна. За нийт 15-аас 20 төрөлжсөн ахлах сургуульд 3100 суралцагч суралцах урьдчилсан тооцоо гараад байна.